Их хурлын дарга улсын их хурлын гишүүд их сайхан юм бодож элдв янзын хууль оруулж ирж байгаа нь зорилго нь зөв боловч яг нийтэр дээрээ хуулийн төсөл нь батлагдаад явхлаар бас их сөрөг нөлөөллүүдийг үзүүлээд байна. Ийм учраас засгийн газар өөрөө бас асуудлуудыг гартаа авч хариуцлагатай баймаар байна гэж хэлсэнтэй бол санал нэг байна. Энэ хуулийн заалт өөрөө 4 заалттай, 2 заалтанд зөрчилтөө, нэг зөрчлийн бол төрөн Батсул тендерийн хуультай одоо зөрчилдөж байна гэдгийг бол хэлсэн. Нэг заалт нь бол энэ эрдэм шинжилгээний байгууллагт хамаарах субъектыг зөвхөн одоо судалгааны их сургууль байна гэж одоо зааж өгсөн нь өөрөө ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэхлээр одоо байгаа их сургуулийн болон тэдгээрийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн үйлдвэр туршидын лабораторид ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид цалингийн 30% нэмэгдлээ авч чадахгүй төрнө. Яагаад гэвэл эрдэм шинжилгээний байгууллагад хамаарахгүй болчихж байгаа байхгүй. Монгол улсад яг одоогоор судалгааны нэг ч их сургууль байгуулагдаагүй. Яагаад гэвэл улсын их хурлаар судалгааны их сургуулийг байгуулна гэж балаа хууль баталсан байгаа байхгүй юу? Дээд боловсролын тухай хуулиар. Тэгэхээр эрдэм шинжилгээний байгууллагын энэ статусыг заавал судалгааны их сургуульд хамаатуулаад бусад одоо их сургууль, дээд сургууль, бусад одоо энэ сургалтын байгууллагууд эрдэм шинжилгээний ажил хийхгүй юм шиг ийм одоо заалтыг оруулж болохгүй шүү дээ. Уг нь их л сайхан зүйл сансан байх. Гэхдээ нийтэр дээрээ бол бүх их сургуулиудыг, дээд сургуулиудыг, эрдэм шинжилгээний одоо энэ байгууллага лабораториудыг бүгднгийн одоо статусгүй болгочихж байгаа байхгүй. Ийм учраас энэ асуудлаа хууль санаачлагчид одоо олж харсан уу? Мэдэж одоо ийм заалт оруулчихв уу? Мдээгүй ийм заалт оруулчихв уу? Энийг хэрхэн яаж засах вэ? Боловсролын дээд хуулийн дээр орсон байгаа энэ судалгааны их сургуулийн асуудлыг эргэж засахгүй мүү? Боловсролын сайдаас асуумаар байна. Наранбаяраас өмнө батлагдсан заалт. Энэ заалт бол өнөөдөр маш олон их сургуулиудад хүндрэлд очруулж байгаа. Тэгэхээр энэ одоо заалтаа мэдэж оруулсан уу, мдээгүй оруулсан уу гэдгийг асууж ийж ажлын хэсгийн хүрээндээ үүнийг одоо залруулах уу, үгүй юу, энэ хിവэр нь гол зорилго нь юу байсан юм бэ гэдгийг бол бас асуумаар байна. Боловсролын системээ бас нэг сайжруулахгүй бол дээд сургуулиудын одоо статусыг бас байхгүй болгоо хийцэн. Дээд сургуулиудыг бүгднийг коллеж болгоцсон. Наранбаяр сайда өгчлөө ашгүй дээ. Дараагийн сайд нь тэгээд ирэхээс өмнө гяс юм ин цэгцлээд үгүйгээд сайдаасаа одоо буухаас нэг өдрийн өмнө нэг тушаал гаргачихсан. Маш олон дээд сургуулиудыг коллеж болгоод за бас нэг танилын хүрээнийхээ ганц нэг сургуулийг их сургууль, дээд сургууль болгоцсон явдал бас байгаа. Тэр иймэрхүү хүнийрхүү байдлаар, хүнийрхүү сэтгэлээр хандмааргүй байна. Энэ асуудлуудаа зэгцлээ. Эрдэм шинжилгээний ажил дан ганц нэг сургуулийн асуудал эсвэл одоо хүрээлэнгийн шинжлэх ухааны академийн асуудал биш шүү дээ. Тэгээ Монгол улс юу л байна уу? Оюунлаг толгой л одоо байж иж бид нар хөгжиж шүү дээ. Манай одоо өвөө хэлж ирсэн Монгол улсыг бол оюу толгой гэхээсээ илүүтэй Монгол хүний оюунлаг толгой л одоо аварна гэж. Тэгэхээр яг энэ боловсрол шинжлэх ухааныг шүтий дээдлэл гэж байгаа бол энэ хуулийн одоо зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Тэгээ ажлын хэсгээс асууя. Мэдэж одоо энэ заалтыг оруулав уу? Мдээгүй одоо алдчихв уу? Энийг яаж засах вэ? За ажлын хэсэг хариулъя. Боловсрол шинжлэх ухааны боловсролын хариулах уу? За оюун гишүүн хариулъя. За харин цэгшөнд баярлалаа. Судалгааны их сургууль эрдэм шинжилгээний байгууллага гэдэг дотор судалгааны их сургууль нь өөрсдөө орох юм аа гэдэг агуулгаар 18.2.2 гэсэн заалтыг хөндөж бол орж ирж байгаа. Тэгээд таны хэлсэн бол зөв. Судалгааны их сургууль Монгол улсад хараахан байгуулагдаагүй байна. Тэгсэн мөртлөө алсын хараа 2050 бусад бодлогын бүх бичиг баримттай л энэ сайхан үгээ ингээ аваа явчихдаг. Тэгээ энэний төлөө ажлын энийгээ гүйцэлдүүлэх гэхээр манай нийгмийн бодлого хүний хөгжлийн байнгын орооны зөвлөхүүд, ахлах референтүүд бид нар ярилцсан л да байнгын ороогоор орохдоо тэгээ хэлц хэсгийн дэмжигдчихээр яг энэ 18.2.2-ыг нэлээд сайжруулж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг дээр бол тохирсон. Тэгэхээр бол энэ дээр ажиллаад асуудалгүй болгоод орж ирнэ. Тэгээ өчигдөр бас нэг хуулийн төсөл боловсруулаад орж ирээд хэлц хэсгэнд ингээд нэгдүгээр хэсэгт нь явсан. Өнөөдөр бас ингээд хуулийн төсөл орж ирж байна.
Тэгээ зөвхөн хэд хэдэн гишүүд нэг ингэж ах шиг байх юм. Одоо улсын хурлын гишүүд хууль санаачлах хэрэггүй юм шиг. Тэгвэл тэгээ тэр хуулиндаа тэгээ оруулаад өгөх хэрэгтэй шүү дээ. Бүгд хууль тогтоомжийн тухай хуулиа мэдчихэж байгаа шүү дээ. Ямар их ажлын цаана ордог үлээ. Тэгээ хавар ажиллаж чуулган дуусахаас өмнө өргөн барьчаад одоо хугацаагаар ороод ирэнгүүт засаг нь ихгүй яасан гэдэг. Тэгээ Батцуул даргын хэлхийг бүгдээрээ сонслоо шүү дээ. Аль намайг л хүндүүлдэг хууч тэр яамны нэрээр ажиллаж байхад л энэ худалдаа авахын хууль нь явж илээсэн шүү дээ. Тэгээ оруулж ирэхгүй яасан. Тэгээ хоёр баталгааных нь нэгийг нь байхгүй болгосноо бүх баталгааг нь байхгүй болгож байгаа юм шиг яриад л. Тэгснэ зөвхөн одоо Монгол Улсын их сургууль орж авж байгаа л гэдэг юм. Тэгээ одоо бусад сургуулиуд ч юм байх шүү дээ. Бусад 5 төрлийн өмчт энэ хууль хэрэглэгдэхгүй байна Батцуул дарга. 24 он тендерийн хууль сайжирч орж ирсэн. Та сайжирсан, муу ажилласан гэж энд нэг ч хүн яриаггүй. Яаж хуулийг хэрэгжүүлдэг болохыг, яаж чанартай судалгаа гаргах юм бэ гэж ярьж. Тэгээ нэг улсын хурлд ч бас нэг тийм судалгаа хийжсэн гишүүд байгаа шүү дээ. Яг практик дээр нь зүгээр нэг байгууллагад сая 500 төгрөгийн цалингаар эрдэм шинжилгээний судалгааны ажил хийгээд өөрийнхөө ажилтдаг сургуулийн нэрийг бичүүлэх эрхгүй ажиллаж исэн улсын хурлын гишүүд нэгдсэн байна шүү дээ. Хос хоёр гишүүн шинжилгээ технологи сургуульд ажиллаж исэн. Рэгдэл гишүүнтэйг маргах хүн байхгүй. Би бас шүтист ажиллаж исэн. Хөрсөн дээрээ буухгүй байгаа ямиг хурдхан шиг засаад оруулыг оруулж шүү дээ. Тэгэл нэг зөрчил яриад ах юм. Тэгээ тэрийн чинь бид нар хилц хэсгийн дараа ажлын хэсгээр ярих шүү дээ. Ариун заяа гишүүн тодруулна. Наранбаяр сайд ороод ирлээ. Та миний асуултад хариулаад өгөхгүй. Гэхдээ танд одоо 1 минут өгөгдөх байх. Энэ судалгааны их сургуулийн заалтыг хүчингү болгох шаардлагатай гэж үзэж байгаа. 1. Хоёр дахь нь болохоор яг одооны энэ хуулийн төсөлтөй холбоотойгоор яг энэ хിവэрэ батлагдах юм бол их сургууль болон тэдгээрийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн үйлдвэр туршилтын лаборатори эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын цалингийн 30% одоо алдагдах ийм нөхцөл үүсэх үү, нөлөөлөл байх уу үгүй юу? Яагаад гэвэл эрдэм шинжилгээний байгууллага зөвхөн судалгааны их сургуулийг хамруулна гэсэн ийм одоо заалт орж ирж байгаа учраас судалгааны их сургууль биш л болвол бусад сургуулиудын эрдэм лабораториудын одоо эрдэм шинжилгээний ажил гэж үзэхгүй юм байна гэсэн ийм ойлголт давхар өгөгдөд байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэн дээр одоо яг боловсролын яам засаг ямар бодолтой байна вэ гэдгийг хариулаад өгнө. Наранбаяр сайд хариулна. За баярлалаа. Сая би бас энэ гамшигын эрсдлийг бууруулах хүнсний зөвлөлийн хуралдаанд оролцож байгаад хоцроод ороод ирлээ уучлаарай. Тэгэхээр энэ нэгдүгээрт бид энэ судалгааны их сургууль бол тусдаа хуулиар гарах. Тусдаа энэ чинь судалгааны их сургууль эрх зүйн байдлын тухай хуулийг гэж санаачилж оруулж өгсөй. Энэ үндсэн суурь судалгаа нь явагдаж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал донд бол дандаа сургалтын их сургуулиуд байгаа ш. Тэрэн дотроо мэрэгжлийн мөн одоо бусад гээд ингээд англигдаад явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ судалгааны их сургууль болох энэ үйл явц процесс бол нэлээд удаан цаг хугацаа шаардна. Энтэй холбоотойгоор тэнд ажиллаж байгаа профессоруудын мөн одоо багш нарын цалин зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагатай шууд адилтгаж үзэж цалинг нь бууруулна гэдгийг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ ийм зүйл энэ хуулийн төсөлд байгаа бол бид нар бас эргэж харах ёстой. Гэхдээ энэ хуулийн төсөлд байгаа нэг дэвшилттэй тал нь бол тендерийн харилцаанд төрийн өмчийн сургуулиуд бас оролцох боломжийг нээж байгаа нь зөв шүү гэж харж байна. Ариун заяа гишүүн тодруулъя. Энэ таад маань уг нь засгаас санал авж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр анхаарад өмнө харчихгүй яасан юм бэ? Ийм юм байгаа мó үгүй мó гэдгийг эргэж харж байгаад хэлье гэх юм. Энэ хууль дээр чин хуулийн төсөл дээр яг л одоо энэ эрдэм шинжилгээний байгууллага зөвхөн судалгааны их сургуулийг хамруулна гэж заасан байна шүү дээ. Гэтэл судалгааны их сургууль нэгч байхгүй. Нэгийг ч байгуулаагүй байгаа. Тэгээд одоо 1 сарын 1-ээс яах юм болж байна? Ийм нөлөөллүүдтэй байна гэд асуухлаар салбар яам нь одоо уншаагүй танилцаагүй мэдэхгүй болохоор ч одоо тэг яах юм болж байна. Ийм учраас засгийн газрын оролцоо маш чухлаа гэж би хэлээд байгаа байхгүй. Тэрнээс ч одоо гишүүдийн хууль өргөн барих эрхт нь одоо халтах гээд байгаа юм асуудал. Огтос биш. Энд чинь хүний амьдрал өр нөлөөтэй. Санал хэлсэн.